Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид тийг шамруулах боловсролын талаар багш оюутан залуучуудаас асуулт авах гэж байна. Бүгдээ одоо асуултаа асууцгаая. Сайн уу? Өдрийн мэнд хүргэе. Сайн уу? Өдрийн мэнд. За бид тийг шамруулах боловсролын талаар одоо багш оюутан залуучуудаас асуулт асууж яваа. Та хариулах боломжтой юу? Хэлгүй яхаа боломжтой. За 3 сарын 21-нд одоо ямар өдөр тохиолдсон юм болов? 3 сарын 21-нд болохоор нөгөө нэг Дауны синдромтой хүүхдүүдийн эрхийг хамгаалах өдөр болдог. Баярлалаа. Амжилт хүсье. За Аримэнд хүргэе. Аримэнд. За бид нэр ингээд тэг шамруулах боловсролын хүрээнд ингээд асуулт асууж байгаа байхгүй юу? Та тэгээд миний асуултанд хариулах боломжтой юу? За боломжтой. За одоо ингээд даунтай хүүхдүүдийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ талаар Нарны хүүхдүүд гэж нэрлэдэг. За яагаад тэгж нэрлэх болсон юм бол? Нөгөө байнга ингээ инээмсэглэж яадаг. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Ямар хүрхий. Аримэнд хүргэе. Аримэнд. За нар сар од 3-ын дунд юу байдаг юм бол? Нар сар од 3-ын дунд уу? Нар сар одоо нөгөө дээр од 3 ингээд нөгөө дотроо ингээд дэлхий болохоор яг ингээд 365 хоног ингээд эргээд тийм байдаг гэж миний ойлголтоор бол яг тиймэрхүү. За одоо энэ хөгжилтэй асуултаар нар сар од 3-ын дунд таслал гэдэг юм байна. За та амжилт хүсье. Асуултанд хариулсанд баярлалаа. Миний амжилт хүсье. Аримэнд байгаа. Аримэнд. За бид тийг шамруулах боловсролын хүрээнд багш ажилтнаас одоо асуулт асууж аваамаа. За та цалин буугаад тэгээ дараа нь юу болох болд юм бол? Өрхөл ахгүй шүтийн хэрэг зарцуулна шүү дээ. Шаардлагатай юм да. За баярлаа. Бидний зүгээс. Баярлаа. Амжилт хүсье. Аримэнд хүргэе. Аримэнд. За бид нар болохоор тийг шамруулах боловсролын хүрээнд оюутан багш залуучуудаас одоо асуулт асууж аваамаа. Та хариулах боломжтой юу? Боломжтой наа. За аутизмтай хүүхдийн гол онцлог шинжүүдээс одоо та өөрийнхөө үзэл бодлоос хуваалцаач. За одоо яг бид хэд ингээд дадлагтай гараад эхэлсэн байгаа. Тэгээд тэгэнгүүт анги болгонд ер нь бол аутизмтай, даунтай хүүхдүүд байгаа. Тэгээд миний ажилласнаар бол ингээд аутизмтай хүүхдүүд амар хайр халамж ингээд айгүй хүстэй юм шиг санагдсан. Тэгээд би ингээд нэг өдөр ингээд унтуулахдаа айгүй ингээд олон хүүхдүүдийн дунд оруулаад орон цэцнийг амар уйлаад байхгүй юу. Тэгээд тэнгуут нь би хажууд нь очиод ингээд суугаад хацрын нэг ингээд илсэн чинь ингээ айгуу дуртай яваа. Тэгээ би гараа ангууд шууд миний гарыг өөрөө ангууд хацран дээр ингээ даваач тавиад. Тэгэхээр яг миний ажигснаар бол бүр ингээ айгуу ингээ хайр халамж бүр хүсдэм байх гэдгийг л ойлгосон. Тийм. Баярлалаа. Бидний зүгээс цаар. Баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Аримэнд. Нар сар од 3-ын дунд юу байдаг вэ? Таслал. Баярлаа. Мундаг байна. За аримэнд түрүү өгтөө да. За та нар цалин буугаад юу хийдэг вэ? Мэдээж одоо нөгөө тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэх нь хэрэгцээтэй зүйл аа. Одоо нэг хоол хүнс гоосынх нэвдэгдэх нааш тий. Өөр юу авч үлдээ юм? Бол байрныхаа төрөсийг л. Тэгээ дутагдж байгаа зүйлээ авнгаа өөргөө бодож төлөвлөсөн зүйлээ л сэтгэлээ хуваалцсан хүмүүстээ баярлалаа. Аримэнд хүргэе. Аримэнд. За юу бид нар нөгөө шамруулах боловсролын хүрээнд ингээд оюутан багш залуучуудаас асуулт асууж аваа. Та хариулах боломжтой болов уу? За тэгье. За аутизм хэдэн настай дэлгэрдэг юм бол? Аутизм нэрс 2-3 настайд нэлэрдэг. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Түрээ. Аримэнд хүргэе. За бид нар тийг шамруулах боловсролын хүрээнд багш оюутан залуучуудаас асуулт асууж байгаа. Хариулах боломжтой юу? Боломжтой. За даунтай хүүхд гэж ямар хүүхд ирдэг юм болов? Даунтай хүүхд гэдэг нь болохоор зэрэг ингээд хүүхд ингээд одоо ингээд бүр төрөхдөө ээжээсээ 23 хоромсом, ааваас 23 хоромсом ингээд авч төрөх хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүт тийм бол ингээ эрүүл хүүхд төрн. За тэгэнгүүт
Даунтай хүүхэд нь болохоор яаж төрдөг вэ гэх юм бол ингээд 21 дэх хормосом нь ингээд 3 хос биш ингээд 3 болж хуваагдсанаар ерөнхийдөө бол ингээд даунтай хүүхэд ингэж төрдөг байгаа. Тэгээд ингээд хормосом илүүдснээс болж ингэж даунтай хүүхэд төрдөг. Энэ нь болохоор зэрэг ингээд удамшлын гажуудал гэж явдаг. Баярлалаа. Амжилт хүсье.